Дараагийн мэдээлэл танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн шийдвэрийг гаргасан байна. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын дэлхийд даяар оролцож байгаа олон улсын байгууллагуудаас гаргах шийдвэрийг гаргасан. За ингэхдээ Нүүбийн харьяаны болон олон улсын нийтдээ 66 байгууллагаас Америкийн нэгдсэн улсын оролцоог түтгэлзүүлэх ийм шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За ийм шийдвэрийг гаргаж одоо энэ шийдвэрт нүртэж байгаа гол зүйл нь бол Нүүбийн уур амьсгалтай холбоотой асуудал эрхэлдэг хөдөлмөр шилжих хөдөлгөөн болон Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны зүгээс ВОК гэж одоо тодорхойлсон буюу арьсны болон одоо арьс өнгөний тэгш байдлыг тогтоох чиглэлд ажиллаж байгаа байгууллагуудаас гарах ийм шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За энэ шийдвэрийн одоо зарилгт бол гарын үсэг зурсан. За лав гарагт бол энэ зарилгтаа гарын үсэг зурсан байгаа. За ингэснээр Америкийн нэгдсэн улс 66 олон улсын байгууллагаас гарч байгаа. Энэ бол Америкийн нэгдсэн улсын түүхэнд байгаагүйгээр олон улсын хамтын ажиллагаанаас татгалзаж байгаа хэрэг болж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч 2025 оны 1-р сард албан тушаалдаа иргэн ирсний дараа анхны алхмуудын нэг нь Америкийн нэгдсэн улсыг Парисын хилцээрээс 2 дахь удаага гаргах ийм явдлаа зарласан явдал байгаа. Америкийн нэгдсэн улс албан ёсоор 2026 оны 1-р сарын 27 гэд Парисын хилцээрээс гарч байгаа юм байна. За энэ өдрөөс эхлээд Америкийн нэгдсэн улс уг хилцээрийн хүрээнд хүлээсэн хүчил төрөгч нүрс төрөгчийн ялгарлыг бууруулах энэ амлалтаа биелүүлэхэ болж байгаа гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас гаргаж байгаа шинэ сонин жижиг дурдсанаар Парисын хилцээрээс гаргах үйл ажиллагаанаас хальж Америкийн нэгдсэн улсыг Парисын хилцээрийн үндэс суурь болсон 1992 онд байгуулагдсан үндсэн гэрээ болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нүүбийн суурь конвенцаас гаргах шийдвэрийг бас гаргаж байгаа юм байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нүүбийн суурь конвенцаас гарснаар Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа уур амьсгалын хилцээрийн үндэс болсон олон улсын тогтолцооноос гарч байгаа гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын хувьд энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг анхдаа бол Сенат сойрхон баталсан учраас засаг захиргаа дангаараа ийм гаргах шийдвэрийг гаргахад хүндрэлтэй тулгарч болзошгүй байгаа. Гэхдээ бол Америкийн засаг захиргаа ийм шийдвэрийг гаргасан гэдгээ олон нийтэд зарласан. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд дэлхийд даяар бэлгийн болон нөхөн орчин эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нүүбийн хүн амын сангаас гарах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За энэ одоо шийдвэрийг гаргахдаа Трампын засаг захиргааны зүгээс Хятад албатан үр хөндөлт хийхэд оролцсон гэж бүгд найрамдах намын зүгээс буруутгаж байгаа учраас энэхүү одоо байгууллагаас гарах ёстой гэсэн ийм зүйлийг бол ярьсан. За тийм учраас анхны бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тус одоо байгууллагт өгч байсан Америкийн нэгдсэн улсын санхүүжилтийг зогсоох шийдвэрийг гаргаж байсан. Гэвч бол 2022 онд төрийн департамент шалгалт хийсэн. За уг шалгалтаар бол Америкийн нэгдсэн улсын санхүүжүүлж байсан төсвөөр Нүүбийн хүн амын сангаас Хятад одоо хууль бусаар үр хөндөлт явуулж байсан гэсэн ийм одоо нотлогоо гараагүй гэсэн хэдий ч бол Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас энэ онд бол энэ шийдвэрээ дахин эргэн харж уг байгууллагаас Америкийн нэгдсэн улсыг гаргаж байгаа юм байна. Мөн Америкийн нэгдсэн улсаас гарахаар одоо чагсаалтанд орсон байгууллага дотор нүүрс төрөгчгүй эрчим хүчний компакт, нэгдсэн үндэсний их сургууль, олон улсын хөнгөний зөвлөх хороо, олон улсын халуун орны модны байгууллага, Атлантын хамтын ажиллагааны түншлэл, олон улсын хар туглаг болон цайрын судалгааны групп зэрэг багтаж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын засгийн газрын зүгээс мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Палестины дүрхсдийн асуудал эрхэлсэн Нүүбийн агентлаг, за мөн Нүүбийн хүний эрхийн зөвлөл ЮНЕСКОд үзүүлэх тусламж айл хэдийн зогсоогоод байгаа. За албаны хүмүүсийн тодорхойлсноор Нүүбийн санхүүжилтанд Трампын хөтөлбөртэй одоо нийцээгүй ийм одоо Трампыг өөрийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа мөрийн хөтөлбөртэй нийцээгүй үйл ажиллагаа явуулдаг учраас санхүүжилтаа зогсоох ийм шийдвэрийг баримталж гаргаж байгаа. За энэ бодлогын өөрчлөлт нь бүгд найрамдах нам болон ардсан нам аль нь ч байсан ч гэсэн Америкийн нэгдсэн улсын хувьд Нүүбэд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. За энэ одоо бодлогот бол ихээхэн өөрчлөлт орсныг харж байна. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын баримталж байгаа бодлого нь олон улсын хамтын ажиллагаанд гэхээсээ илүү нэг тал болон хоёр талын хүрээнд асуудлаа шийдвэрлэх ийм сонирхолтой байгааг харуулж байгаа юм. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын хувьд бол гадаад бодлогын хувьд тусгаарлагдах ийм бодлогыг хэрэгжүүлж байгааг бас харуулж байгаа юм. За хоёрдугаар дайны өмнө болон нэгдүгээр дайны хооронд бол Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогот өөрийгөө тусгаарлах хандлага ажиглагдаж байсан. За энэ үед бол Америкийн нэгдсэн улс олон улсын хамтын ажиллагаа гэхээсээ илүү хоёр талын хүрээнд асуудлаа шийдэж байсан. За үүнтэй төстэй ийм хандлагыг Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогот сүүлийн үед ажиглагдаж байна. За ийхүү одоо 66 байгууллагаас гарч байгаа явдал нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогот өөрчлөлт гарсныг харуулж байгаа юм. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд санхүүжилтөө өгөхөө болсонтой холбоотой нэгдсэн үндэсний байгууллагаас хариу арга хэмжээ авч байгаа. За Нүүбийн хувьд ажилтнуудын тоог цомтгож байгаа хөтөлбөрөө багасгах зэрэг ийм арга хэмжээ авч байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд USAID буюу олон улсын хамтын ажиллагааны одоо хөтөлбөрөөрөө дамжуулан олон орон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. За USAID-ийн үйл ажиллагааг одоо зогсоосон ийм шийдвэрийг Трампын засаг захиргаа гаргасан. За үүнтэй холбоотойгоор олон төрлийн бус байгууллагууд төслүүдээ
хаах юм шийдвэрт хүрч байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн энэхүү гаргасан шийдвэртэй холбоотойгоор за ялангуяа Монгол улсын хувьд бол арчил хүний эрхийн чиглэлээр явуулж байсан олон төсөл хөтөлбөрүүд бол хаагдаж байгаа. За энэ нь бол иргэний нийгмийн орон зайг хумж байгаа гол асуудлыг үүсгэж байгаа юм. За манай улсын хувьд бол иргэний нийгмийн төсөл хөтөлбөрүүдийг гол санхүүжуулагч нь гадны байгууллагууд, за тэр дундаа USAID болон НҮБ болон бусад олон улсын байгууллагуудаар санхүүжүүд байсан бол Америкийн нэгдсэн улс төсөв хаасантай холбоотойгоор тухайн төслүүдийн хувь заяа эргэлзээнд орсон. За засаг захиргааны хувьд бол цаашдаа ямар чиглэлээр ажиллахаа тодорхойсон. За ер нь бол НҮБ-ийн хүрээнд ажиллахдаа Хятадтай өрсөлддөг гол байгууллагуудад Америкийн нэгдсэн улсын оролцоог гол нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм байна. За НҮБ-ийн стандарт тогтоох байгууллага, за түүний дотор олон улсын цахилгаан холбооны холбоо, олон улсын далайн байгууллага, олон улсын хөдөлмөрийн байгууллагад бол Америкийн нэгдсэн улсын нөлөөг нэмэгдүүлэхэд илүү их анхааран, за өөрөөр хэлбэл хассан санхүүжилттэй энэ чиглэл илүү чиглүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. За гэхдээ Америкийн нэгдсэн улсын хувьд НҮБ-ийн бүх байгууллагуудаас гарах юм бодлого байгаа юм байна. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын аюулгүй ашиг сонирхолд нийцсэн байгууллагуудад үйл ажиллагаагаа хийвэр өргөжлүүлэн, за үүн дотроо НҮБ-ийн аюулгүй зөвлөл, дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ийн дөрвөсдийн асуудал эрхэлсэн агентлаг зэрэгт бол Америкийн нэгдсэн улс гишүүнчлээ хийвэр хадгалахаар ажиллаж байгаа юм байна.